Монголчууд сарлаг хотож банхар хоёрыг Гимлай нуруу төвдийн улсаас авчирч нутгшуулсан гэдэг төвтэй. Тиймээс манай орны уулархаг нутгийн малчид сарлаг марлаж ашиг шимийг нь хүртдэг лээ. Судалгаанаас үзэхэд манай орны 13 аймгийн 132 суманд сарлаг өхөр өсгөж байгаагаас хамгийн олон сарлагтай нь Архангай, Хөвсгөл, Завхан, Өөр хангай, Баян хонгор аймгууд гинэ. Энэ удаа бид хамгийн олон сарлагтай Архангай аймгийн хамгийн олон сарлагтай сумдын нэг болох Тариад сумаар орсон юм аа. Сарлаг бол өндөр уулын бүсэнд амьдрахад зогтсон өтгөн сахлаг, ноос ноолуу, урт савгтай. Өндөр уул цармын хөвд голдуу ургамлаар хооллдог, арчилгаа маллага баг шаарддаг амьтан. Сарлагыг унаж эдлэхээс гадна нуруу ачиж, тэргэнд хөллөж нүү, жин тэгэхэд нэмтаатай. Сарлагын үнэ сүү багтаа ч гэсэн тослог ихтэй тул цагаан эдээ маш сайхан. Бас нэг чухал түүх үед нь ноолуур. Малчид сарлагаан газар унгаж дөрвөн хөлийн боож байж самдаг тул ноолуур нь харин бохирдож, чороо тоосонд холилдож заваардаг. Түүнийг нь цэвэрлэх гэж бас их ажил гарна. За ялангуяа үйлдвэр дээр орж ирээдвэл зардлах гардаг. Ийм учраас сарлагын хөвөр ноолуур ашиглахад төвөгтэй идэж үзэгддэг байлаа. Энэ байдлыг өөрчлөх санаа шинжлэх ухааны технологийн их сургуулийн багш Бямбатаржид төржээ. Ер нь одоо монголчууд бол их уламжлалт аргаар л мал хуугаа хадгалдаг. Тийм тэгээд ер нь хашаа бол ер нь их юм шин зүйл бол юм биш л дээ. Тийм. Тэгэхдээ яг хөө бас орчин үеийн үнд ихлээр зэрэг бидний нэг гол зорилт бол яг хөөхлөөр сарлагыг бол самнаж хөврийн нэс нь ноолуурыг авах хэрэгтэй. Тийм. Маш тийм самнаж. Тийм. Хяргасан хөврөөс одоо ноолуурын самнаж авах нэг бол машин төлөвлөлөөр маш өртөг зардал өндөртэй олон давталттай тийм технологиуд хийгддэг. Тийм. Тэгэхээр зэрэг нэгэнт одоо ангачны нөгөө бэлтгэл дээрээ самнаад авчихвал ноолуураас шууд самнаад авчихвал энэ бол үндсэндээ бол маш их тийм үр дүнтэй зүйл байхгүй. Энийг л одоо хийж гүйцэтгэх гэж ийм л ажил хийцгээж байгаа. Нөгөө алт төслийн энэ хүмүүстэй бид нар хамтарч хийж байгаа. Тийм тэгээд яг зүгээр ашаа болвол хөдөө орон нутагт илбэг байх материал нь бол мод материал. Мод бол өөрөө мал бас тийм ээлтэй экологийн бүтээгдэхүүн шүү дээ. Тийм экологийн төмөр биш. Тэгэхдээ бол тэр болгон бас одоо модыг нэг олон удаа одоо юугаад байх биш. Бид нэр хийсэн ашаа бол бас чанартай гэж чухал 10-15 жил ашиглагдах. Тийм энэ ашаа бол зөвхөн одоо ноолуур самнахад бол бас зориулсан зүйлч бас биш. Жишээлбэл малын тарилга, туулга, англин ялгалт, угаалга гэл маш олон юугаар ашиглах боломжтой. Тэгээд зөөврийн гэдгээр бас их онцлог байгаа юм. Тийм. Одоо энэ чинь хідэн хан ас бүтэж байгаа хичнээн мал одоо сарлаг гэдээ бодоход хичнээн сарлаг бол нэг удаа бол одоо яг энэ дээр 20-30 сарлаг. Тийм сарлагыг бол шин соёолохоос нэг хязгаарлан орчмын л одоо сарлаг насны тэрнээс доош тийм бага залуу насны сарлагуудыг 20-30 удаа ингээд давталттайгаар оруулаад 20-30 сарлаг оруулаад самнаад авах бүрэн боломжтой. Тийм. Тэгээ яг одоо энэ лүү ашиж оруулаад энэ урталт хийгдэж байгаа зүйл тий хоолоод бол шахаж байгаад. Тийм. Тэгэхээр тэр болгоод сарлагч өөр их тошхон амт. Тийм. Тэгэхээр зэрэг тэр болгон одоо хөл гарын гимтэйч гээд бүл чадалмаатай усуд бол тэр болгоныг унгаагаад 3 одоо хөлийн бугуйлдаа чирэгдээд л одоо ингэж бол бас амжихгүй шүү дээ. Тэгэхээр зэрэг тэрийг л хөнгөвчилсөн. Тийм бүл ах одоо муутайхан тийм л одоо хөдөөний малчтад зориулсан зүйл байхгүй да. Тийм. Бямбатарж багшийн бүтээсэн энэ хашааг Архангай аймгийн бэлчээр ашиглагчдын холбооны тэргүүн Жамбалдорж газар дээр нь ашиглаж туршихаар шийдлээ. Ингээд 5 см-ийн хар модон банзыг зураг загварын давуу зүвсэж тайрч алах хадаас хөрөөсөх болсон залуус эхний загвар хашааг бэлэн болгож байгаа юм. Энийг бол одоо ерөнхийдөө туршилтаар одоо хийж байгаа. Тэгээд цаашдаа энэ үнэхээр одоо гоё хөөрөө гоё самнаж
болмоор ашаа болох юм бол цаашаа сумдуудтай ингээд дэлгэрүүлээд сарлагтай сумдуудтай бас нэвтрүүлээд сарлагынхаа өврийн гарцыг нэмэгдүүлэх бас үйлдвэрүүдэд нэлээ ач холбогдол үндэсний үйлдвэрүүдийн хэмжээ нэлээ ач холбогдол өгөх байх гэж бодож байгаа. Тэгээд бол энэ цаашдаа зөвхөн сарлагын өвөр биш. Энэ одоо явуулын мал имлэг, малын тарилга туулгын хашаа, мал авах одоо хашаа, явуулын одоо марх бэлтгэлийн хашаа энүүн төрөл зориулаад ингээд ачаа явах боломжтой. Тэгээ бас бат бөх ийм хашаа болж байгаа юм. Энэ одоо ерөнхийдөө бүх өртөг зардал нэрээд нэг сая гаруй төгрөгийн юу орж байгаа. Материал нь бол тэгээд бол ерөнхийдөө бас ажлын хүч орж байна. Тэгээд ерөнхийдөө нэлээд бас материалын хувьд бол бага өртөгтэй босч байгаа. Ийм сайхан 5-ын цуцаа хар мод манзаар хийж байгаа гэх тийм ээ. Одоо малчин хэрхэн хэрэглэж болох боломжтойг нь харцгаая. За одоо би энэ шин загварын хашааны анхны хэрэглэгч болж байгаа Архангай аймгийн Тариат сумын Суман багийн малчин Даштавагийн отхон баяртай уулзаж байна. Тэгэхээр энэ хашааг өөрийнхөө гадаа анх барих юу гэдэг нь зөвшөөрөл гэдэг юм уу, санаачлах гэдэг юм уу, хаанаас нь гарсан юм? Өн жамбал дээр жил таниагаадаа барийг тэгэл тий. Ер нь одоо энэ байж байгаа хашаанд сарлаг хөвөрлөдөг байсан. Ер нь сарлагаа яаж хөвөрлөдөг байсан та? Сарлагаар энэ хашаанд хашаал тэгэл унгаж хөвөрлөнө. Тий. Унгаж хүлж байгаа л. Хүлж байгаа хөвөрлөлт чинь шороо тоос их болсон. Тий. Өтөг шороо наалдна. Тэгээ шинэ өрж байгаа хашаа нь бол тэгж унгахгүйгээр босоогоор нь самнахал зориулттай тийм хашаа юм шиг байна тийм ээ. Тий. Ноолорын гарц юу одоо чанар сайн. Тий. Чанар сайн. Цэвэрхэн хоггүй л болох бах. Энэ жил ер нь танай нутагт хаваржилт ямар болж байна? Одоо харин газрын засаад нэг ногоороод эхэлж байгаа юм байна да тийм ээ. Тий. Хавар сайхан болж байна. Сүүлийн хэд нэг жоохон салхилаад тий хүүтэн салхих тавьж байна. Мал жоохон хуурашж байна. Мал нэг 200-300 талхамлтай. 300 талхамлтай. Тий 300. Богголдоо юу? Богголдоо. Ямаа нэлээдтэй юм уу? Тий. Танай чинь ямаа үйлдвэр огшил ханахыг байдгийг. За ер нь нутгийн л байдаг юм да. Нодлын ногоо алтахын юунаас нэг хойноос нь ирчмийн харгал. Тий, тийм охин авчирсан хүн шиг нэ. Боломжтой болж байна. Яг юу байна уу? Ноолор нь бүдүүн ширхтээ юу? Ирчмийн харч чинь. Тийм баг. Хонь ер нь тэгэл энэ уус талаас завхан ийшээс хос авдгийн. Ганц нэг тий. Тэгээ урдаас ч л хос авчирдгийн тэгэл. Урдаасаа гэдэг нь тий энэ Сүхбаатар матар шиг тий. Үзэмч аа. Баятхон их байхгүй тий. Энэ Баядраг хон Баян хонгорын Баядраг байна урт ностой. Байхгүй тий. Зүүн талаас хавалт. Тий. Адуу олонтой юу? Адуу зөв тий. Адуу энэ рүү чинь ер нь адуу дайр хийдэг болохоор тий адуу нэг тий унааны морил байдаг. Ер нь унааны морил гэснээс тээврийн хэрэгсэл гэж ярьдаг болж одоо айл болгоныхад бол портер байдаг болсон энэ өхөр тэрэг хөллөх сарлаг нуруу ачих энэ тэр тийм ажил байна уу танаханд? Одоо ер нь байхгүй болсон. Нүглэр яг портер л тий. Одоо өвтөрг мэрэг нь байхгүй болсон. Стадорыг алга болчих шиг. Амбул олуулаа уу танах? Амбул 3 хүүхдээ 5 л. Хүүхдүүд том болсон уу? Хүүхдүүд сургуульдаа 10 жилд. 10 жилийн сургуульд. Ер нь тэгээд 5 амбул 300-аад мал тэгэхээр ашиг орлого ер нь ямар шүү байдаг вэ? Яг одоохондоо яг нэг болоо л байна. Болоо л. Тий. Тэгээд оюутын интер бол болохгүй сүрэхгүй л байх та. Тий, хөрөмтлгүй. Мал өсөх талаар ер нь юу бодож байна? Зарим газар чинь бэлчээрийн дааз хүрэхгүй боллоо, малаан цөөлөх ухааны юм яриад байдаг болсон байж та. Танай чинь бэлчээр аль хэрэг байдаг? Бэлчээрийн даацтай мууд ч юм байна. Тэг ингээл энэ дов нүртэл ингээд хардлаад. Тий. Тэгээд уг нь чанартай цөөвтөр малдаг бол ашигтай. Тэгвэл зүгээр яадаг болоо л гэж боддог штеп. Ямар ч байсан хуц ухнаан бол ингээд энэ тэнтэс авчраад чанарлуулж байгаа л гэсэн үг үү? Тий, гүн чанарлуулсаа л тий. Өхөр сарлаг олонтой юу? Өхөр нэг 60 юм би. Сайл яг. Зуны дүн тэгэл
Сарлагнаас ч одоо нэг дээд нэг литр сүүл гарна да. Одоо нэг өөрснөө гоорох юм болохоор тий. Энэ 20 өдний сан. Зуны цагт тэгээд цагаан этэйг хураагаад борлуулж мөнгө болгож чадж гэнэ өөрснөө идэж уугаад харддаг юм болов? За тэгэл зарим нь мөнгө болгоно. Тий. Зарим нь тэгэл идэж угаал. Зах зээл одоо энд чинь нөгөө жуулчд их ирэхүү цагаан этэйг одоо яаж борлуулдаг юм? Сумын төв дээр борлуулдаг юм аймаг хот руугаар. Хөөе аймаг хот руу тэгэл намар өвл авч явна да. Зууны яг энэ жуулчд ганц нэг юм жоох юм авна хэлээр нь. Тий. Тэгэл Сарлаг унуулж энэ төр одоо мөнгө олох тийм боломж юу юм? Гадна дотноо улсууд сонирхож ирнэ үү одоо энэ Монголын хөвөн дээр байгаа улсуудад ч юм бол. нэг тэгж яадгүй мэднэс нэх унуул сургаж тэхгүй юм да. Тэгээс унуулаад явбал бас болох л бах л та. За гадныхын дунулт гүнхэд өөрсөө сарлагаа ер нь аль хэр унлаг хөдөлгөөнд сургаж байдаг юм бэ? Портердод байгаа сууч начна гэдэг чи одоо Байхгүй болсон. Тэгэхээр данал юм нэг л дээ. Тий. яа. Тэгэл ерөнхийдөө махсуу хоёр ноолор гурав Тий. Ашиглаж байна. хэлж байгаа юм уу? Мор харин уннаа мор бартаатай учраас морыг Зүйтэй. мороо Тэгэл чиг моциклтэй дахиад авах. Үнэхээр аятайхан санаачлага юм аа. Нэгд өхөр малаан барьж хүлэх гэж ядахгүй. Хоёрт ноолуур хөврийн цэвэрхэн авчих боломжтой. Гуравт зөвхөн ноолуур хөврийн авахд төдийгүй угаалга тарилга гээд мал нэг бүрт хийх ажилдаж ашиглах боломжтой юм. Хамгийн гол нь хүмбэл муутай айлд тун хэрэгтэй идэж. Манай нэвтрүүлгийг үзсэн сарлагтай нутгийн малчид үүнийг дуурайгаад иймэрхүү нүүдлийн хашаатай болоод авбал тун сайнсан.